За гişүүдтэй орооны мэндийг хүргье. За тэгэхээр энэ удаа манай засгийн газар одоо бүрэн бүрэлдэхүүнээр байгуулагдаад ажилд орох гэж байна. Үнэхээр одоо өнөөдөр энд ажиллаж байгаа засгийн газрынхаа гишүүдийг хараад бас бахархаж байна. Яахан арга байхгүй манай одоо энэ засгийн газрын бүтцийг харахад бол үнэхээр нэгдвч хүрсэн ийм сайхан залуучууд 50 орчим хувийн энэ кабинетийг бүрдүүлж байна. Ягаад гэвэл үүндээ Монгол Ардын нам яг дараагийнхаа үеийн шинэ залуу удирдлагуудыг өнөөдөр яг төрийн жолоо атгуулах тэр боломжийг олгож өглөө гэж ингэж ойлгож байгаа. За энэ бол Монголын ард түмний асар том итгэлийг та бүхэн нуруунд дээр өөрч явах ийм л одоо цаг хугацааны агш юм а гэж ойлгож болох юм а. Хэд хэдэн удаагийн хуралдаанаас харж байхад өнөөдөр бид нэр урагшаага харж ажиллах шаардлагатай болж юу гэж бодож байна. Энэ хуралдаан дээр өнөөдөр бид нар өнгөрснөө их дурсаж байна. Болж үтэхгүй юмудаа ярьж харилцсан сөрөг хүчнлөө, сөрөг хүчний зүгээс бидэн лөө буруу зөрүү зүйлийг муу мухагаар мушгиж хэлж ярьж байна. Би ойлгохдоо Монголын ард түмэн өнөөдөр дүнгээ хангалттай сайн тавьчихсан. Одоо бид нар энэ талаар дахин дурсаж яриад хэрэггүй байх. Яагаад гэвэл бидрийг дараа нь энэ дүн тавих хугацаа чинь жилээс 4 жил гэж өнөөдөр ойлгож байтал магадгүй эн чинь маргааш болцсон байна. Тийм учраас бид нар өнөөдөр бага ярьж их хийх шаардлага байна. Энийг ард түмэн биднээс шаардж байна. Ингийн тулд юу хийх ёстой вэ гэвэл би хамгийн түрүүн бүх сайдуудаасаа хүсэх юм юу вэ гэхээр энэ салбар бүрийнхээ онцлогийг яг өнөөдрийн байгаа бодит байдлыг Монголын ард түмэнд ямар ч улс төргүүгээр нэг сайн хэлж ярих ёстой баха. Эдийн засгийнхаа тоо баримтуудыг ард түмэнд ер нь энэ намрын ээлж бус чуулганы хугацаанд чуулган болох хугацаанд бэлтгээд ард түмэндээ нэг ил тод хэлж ярьж ойлгуулах хэрэгтэй баг. Өөрөөр хэлэх юм бол бид нар ер нь яг бодит хөрсөн дээрээ ямар тоо баримт, ямар эдийн засаг өнөөдөр бидний одоо яг урд талд байгаа юм бэ? Энэ алдааг бид нар яаж засаж болох вэ гэдэг тал дээр нь харин бид нар төлхөө ярих хэрэгтэй. Түүнээс биш энэ алдсан алдаа ардсан намынх байлаа, энэ өнгөрсөн байлаа гэдэг имийг одоо цаашид ярих шаардлага байхгүй. Харин бид нар бол өнгөрсөн 4 жил Монголын улс төрд, Монголын улс төрчдөд, Монголын улс төрийн намуудад маш том сургамж үлдээгээд явсан ийм 4 жил болсон гэж би ойлгож байгаа. Ардын намч бай, ардсан намч бай, бусад улс төрийн хүчинч бай, аль ч улс төрчид ер нь бид нар өнгөрсөн 4 жилд юу хийчих вэ гэдгээ эргсүүлж бодож, ахиж энэ өнгөрсөн 4 жил өнгөрсөн хугацаануудад гаргасан алдаа оноогоо давтахгүй байхын төлөө хичээж ажиллах ёстой гэж ингэж би бас энэ шин засгийн газрынхандаа хэлмээр байна. Нэгдэн. Хоёрт нь юу хэлмээр байна гэхээр бол ер нь эдийн засгийн байдал амаргүй байгаа. 10 сар сонгуул болно, дараа жил сонгуул болно. Бид сонгуул бодож худлаа ярьж болохгүй. Ер нь бол болж үтэхгүй юмнуудыг одоо ард түмэндээ би шудрах хилээчээ гэж хэлмээр байна. Тухайлбал бид орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар өнөөдөр тэгин ингэн гээд нэг бөөрөнхий сулхын юм яриад тэгээд энэ банк санхүүгийнхээ системийг чадахыг мэдэхгүй байжгаад буцаад бид нар асар том хүндрэлд орчих вэ. Хэрвээ үнэхээр боломжгүй бол ямар ч боломжгүй гэдгийг ард түмэнд хэлэх хэрэгтэй. Ард түмэн өнөөдөр энийг ойлгож, мэдэрч өнөөдөр энэ саналаа өгсөн гэж би ойлгож байгаа. Болж үтэхгүй юмыг өнөөдөр бид нар чударгаар хэлж чадахгүй байгаагаасаа болоод эдийн засагт өмнөө үүсчихсэн байгаа алдаа оноогоо засч чадахгүй явсаар байжгаад энэ 1-2 жилийг алдах юм бол бид үлдэж байгаа хугацаанд алдаагаа засч чадахгүй. Өшөө даймжруулна, өшөө ихийг алдна, өшөө олон боломжийг бид нар цаг хугацааны хувьд хойш нь тавина гэж ингэж бодож байгаамаа. Тэгэхээр энүүнийг манай засгийн газрынхан маш сайн бодож, маш сайн болгоож ажиллаарай. Гуравт нь одоо нэгэнт хийгээд өнгөрсөн бүх ажлуудаасаа болж үтж байгаа зүйлийг үргэлжлүүл. Өнгөрсөн засгийн газрын үед хийсэн сайн сайхан юм байвал тэрийг ард түмэндээ хэлж ярьж ойлгуул. Эднэр ийм юмыг эхлүүлж энийг бид үргэлжлүүлэх ёстой. Энэ дээр нь бид харин энэ алдааг засч залруулах ёстой. Ийм зүйлийг дахин давтах ёсгүй гэдгийг анхааруулж хэлж ярьж ингэж явж чадах юм бол бид нар сайн ажиллаж чадна гэж ингэж бодож байгаа. Тэгээд энэ засгийн газрынхнаас эцэст нь хүсэх зүйл юу вэ гэхээр бол шудраг байгаарай, шуурхай байгаарай, нээлттэй байгаарай ард түмэндээ. Ингээд ард түмэн та бүхнийг дэмжиж ажиллаж чаднаа. Ахин хэлий. Одоо бага ярьж их хийх цаг болсон шүү. Энийг манай энэ засгийн газрынхан чадна гэдэгт би огтхонч эргэлзэхгүй байгаа. Монголын ард түмэн ч гэсэн та бүхэнд асар том ихтгэл найдварыг хүлээлгэж байгаа. Улсын хурлын зүгээс чадах бүхнээрээ засгийн газараа дэмжиж ажиллана гэж ингэж бодож байна.